босго үндсэн хуулийн дээр тангар өргөсөн хүмүүсийн бүхий л үйл ажиллагаа өндөр ёс зүйтэй хариуцлагатай ил тод байхыг ард түмэн шаардсаар байгаамаа. Орон улсын байна, цаг давчин байна гэд шудраад шуураад явж болно. Гэхдээ 1992 оны 1 сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минутанд батлагдсан үндсэн хуулийн 33 жилийн ой дээр энэ үндсэн хуулийн үнэт зүйлийг сорилт болсон өдрүүд өнгөрсөн сар гарны хугацаанд болсон юм а. Тийм учраас Монгол улсын засаглалын салаан мөчрийн нэг болох хууль тогтоох байгууллагыг тэргүүлэх гэж байгаа. Тодорхой хугацаанд даргын үүргийг гүйцэтгэж гин гэдэг бол асар өндөр итгэл үнэмшил хийгээд ёс зүй шаардсан ажиллаа. Тийм учраас эрх баригч намын бүлгийн зүгээс 100% саналаар Бат Эрдэнэ гишүүнийг бас санал болгож байгаа. Монгол улсын төр тунгалаг байх энэ парламент ёсны дархлааг хамгаалах, хэлбэрлэлтгүйгээр хамгаалах энэ итгэл үнэмшил бол ард иргэдэд байсаар байгаа. Гэхдээ сүүлийн үед парламентын нэр хүндэд халдах, хууль тогтоогч нарын санаатай болон санамсаргүй гаргаж байгаа үйлдэл, ёс зүйн үйлдэлээс болж Монголын парламентод итгэх иргэдийн итгэл унсаар байгаа. Тийм учраас нэг үхрийн ивэр дөргөл мянган үхрийн ивэр дөргөн гэдэг шиг нэг парламентын гишүүний ёс зүйтэй үйлдэл ёс зүйн үйлдэл эсвэл нь парламентд ёсны энэ дархлааг сулруулахад хүргэж байгаа юм. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын 1-1-ийн 4 дээр энэ парламентд ёсны дархлаа бол өөрөө Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөт байдал, бүрэн эрх байдлын баталгаа гэсэн зүйл байна. Энэ хоёр том дэлхийн стратегийн тоглогч гүрний дунд байгаа цөөнхөн амтай, эдийн засгийн хувьд уулуургаагаас хэд хамааралтай, жилийн дөрвөн улиралтай гэсэн хэрнээсээ асар агуу түүхтэй, асар том ирээдүйтэй Монгол улсын хувьд иргэдийн эрх чөлөөтэй, итгэл үнэмшилтэй, чөлөөт нийгмийн үр шимийг хүртдэг хуулийн засаглалтай байх энэ дархан хөлийн баталгаа бол хуулийн засаглал бөгөөд парламент ёсны дархлаа юм а. Тийм учраас өнгөрсөн хугацаануудад болж байгаа парламент ёсонд сорилт болж байгаа энэ үйл явдлуудыг цаашд нь зөв голдрол руу нь оруулж парламентын хууль тогтоох мөн хяналт тавих энэ бүрэн эрхийг нь итгэл төгс үргэлжлүүлэх, иргэд олон нийтэд парламентын засаглалын тэр итгэл үнэмшилтэй зөв хуулийн дагуух энэ шудраг ёсны тогтоогч байх энэ боломжийг нь илүү ахиулахад парламентыг удирдах байгаа хүн, чиглүүлж байгаа хүн, хурлыг даргалж байгаа хүний итгэл үнэмшил асар чухал. Зөвхөн нэг удаагийн тохиолдол биш, олон удаагийн тохиолдол дээр тэр парламентын спикерийн суудлын дээр сууж байгаа хүнээс асар өндөр ёс зүйг шаардж байгаа тэр моментууд түүнээ бас бид нар батлаж хамгаалж хангаж чадж байгаа хэсэгтэй холбоотой энэ сорилтууд тулгамдсан юм а. Тийм учраас парламентыг удирдна гэдэг бол явцуурахгүйгээр, аль нэгэн намын эрх ашиг гэхгүйгээр, аль нэгэн салбарын эрх ашиг гэхгүйгээр Монгол улсын нийт иргэдийн эрх ашиг, Монгол түмний язгуур ашиг сонирхол эрмэлзлийн төлөө явж явах ёстой. Тэр энэ итгэл үнэмшилтэй үнэнч байгаараа гэж Бат Эрдэнэ гишүүнд хүсье. Монгол төрийн босго бол дандаа өндөр байж ирсэн. Энэ бол дэлхийг эзэлсэн Чингисийн төрийн үргэлжлэл юм. Гэтэ өнөөдөр үүнтэй харьцуулахад манай ард иргэдийн амьдрал амжиргаа хангалтгүй байгаамаа. Тийм учраас Монгол төрийн төлөө, хууль ёсны төлөө өдрийн бодол шөнийн зүүд болж хичээн ажилласаа, өргөсөн тангарагтаа үнэнч байгаасаа гэдэг үгийг тэмдэглэлд үлдээж инхүү үг хэлж байгаамаа. Танд амжилт хүсье. За баярлалаа.